Сайн байна уу? Өнөөдрийн хичээлээр бид IELTS Speaking Ein Lexical Resource. шалгуурыг дээд зэргээр хангах хоёр чухал арга техник болох зөвлөл буюу Metaphors. болон зүйлсийн харьцуулалт буюу Similes IIG. хэрхэн ашиглах талаар судална. Эдгээр нь таны яриаг илүү баялаг, уран болгож шалгуулагчдад таны хэлний өндөр мэдрэмжийг харуулах болно. Эхлээд Metaphor G. авч үзье. Metaphor. Гэдэг нь хоёр ялгаатай зүйлийг шууд адилтхан харьцуулахыг хэлнэ. Бид Time is a thief. гэсэн өгүүлбэрийг жишээ болгон авъя. Энэ цаг хугацааг бидний эд зүйлс боломж залуу насыг хулгайлдаг хулгайч мэт дүрсэлж байна. Ингэснээр яриа илүү уран, утга учиртай болдог бөгөөд энэ нь таны IELTS Speaking and Lexical Resource IIG. дээшлүүлдэг. Дараагийнх нь Simile. Simile. Metaphor ooze. ялгаатай нь Like. эсвэл As. гэсэн үгсийг ашиглан хоёр зүйлийг харьцуулдаг. Жишээ нь He eats like a horse. энэ өгүүлбэр нь тухайн хүн маш их иддэг болохыг илүү тодорхой, ойлгомжтойгоор илэрхийлж байна. Simile IIG. Зөв хэрэглэх нь таны яриаг илүү баяжуулж, IELTS Iron. өндөр оноо авахд туслана. Одоо бид энгийн яриа ба уран ярианы ялгааг харцгаая. Жишээ нь нэг хүн хотын завгүй байдлыг илэрхийлэхдээ The city was very busy. гэж хэлж болно. Энэ бол Band. 6.1 тэг орчим. Харин Band. 8.1 тэг төвшний хариулт нь The city was a beehive of activity. байж болно. Зөгийн үүр хэмээн адилтгсан хотын хөл хөдөлгөөнийг маш тод уран дүрсэлж байна. Иймэрхүү уран хэлхийг ашиглах нь таны Lexical Resource IG. дээшлүүлж шалгалтад өндөр оноо авахд туслана. Одоо таны яриаг баяжуулах хэд хэдэн шилдэг Metaphor. болон Simile IN. жишээг авч үзье. Эхнийх нь A breath of fresh. AR жишээ өгүүлбэр Her innovative ideas were a breath of fresh AR in the stagnant team. дараагийнх нь A guiding light. жишээ Her wisdom served as a guiding light during our difficult times. мөн As clear as mud. The instructions were as clear as mud, so I couldn't understand them. эцэст нь A race agay. айнст Time. Finishing the project before the deadline felt like a race agay. айнст Time. одоо зүйрлэн харьцуулах бүтцүүдийг авч үзье. Бид As. болон Like. гэсэн хоёр үндсэн бүтцийг ашигладаг. Жишээ нь He is as strong as an ox. энэ нь түүнийг бүх шиг хүчтэй гэдгийг тодорхой хэлж байна. Мөн She sings like an angel. энэ түүний дуулах чадварыг Тэнгэрийн элчтэй адилтгаж байна. The baby slept like a log. Хүүхэд ямар гүн үндэснийг гуайлантай адилтхан дүрсэлж байна. Эдгээр бүтцийг ашиглах нь таны Grammatical range and accuracy IIG. сайжруулж яриагаа илүү сонирхолтой болгоно. Одоо бяцхан дасгал хийцгээе. The speaker was very energetic. Гэсэн өгүүлбэрийг Metaphor. эсвэл Simile. ашиглан илүү уран болгоно уу? Та 3 сонголтоос сонгох боломжтой. А. The speaker was like a whirlwind. B. The speaker was very active. C. The speaker moved around a lot. Зөв хариулт бол А. Like a whirlwind. Гэсэн Simile. илтгэгчийн эрч хүчийг маш сайн илэрхийлж байна. Ийм байдлаар та яриагаа баяжуулах боломжтой. Өнөөдрийн хичээлээр бид Metaphor. болон Simile IIG. хэрхэн зөв ашиглаж IELTS Speaking and Lexical Resource. оноогоо дээшлүүлэх талаар судалж мэдсэн. Эдгээр ур чадварыг тогтмол дасгал хийж өдөр тутмын яриандаа хэвшүүлэх нь таныг Band. 8.5 төвшөнд хүрэхэд туслах болно. Баяртай.